Сая намын их хурлаар бол намын байгууллагын 310 гишүүнийг сонгохоос гадна намын хяналтын ерөнхий орооны 23 гишүүнийг сонгох санал болно. За тэрний дараа байгууллага байгуулаад хяналтын ерөнхий ороо байгуулсны дараа Монгол Ардын намын байгууллагын анх дугаар 26 дугаар их хурлаар сонгогдсон байгууллагын анх дугаар хурлаа өнөө шөнөдөө болж байгууллагаараа намынхаа ерөнхий нэрийн бичгийн нарийн бичгийн даргааны асуудлыг бас сонгож хэлцэж баталнаа. Бараг баг гурал сонгогдох гишүүдийн 50 орчим хувь нь залуучууд гэж орж ирж байна. Тэгээ энэ бол бас сайн юм. Яг нь ер нь бол ирж яваад цагаа бид угтаж авах ёстой. Ер нь бол томчууд маань бол залуучуудыг хүлээж авах ёстой гэж боддог. Би өөрөө их оюутны одоо залуучуудтай ажилладаг учраас ер нь бол одоо ингээд гадаад дотоодд ихтэй сургууль төгсөөд ирсэн үнэхээр боловсрал өндөртэй байгаа олон залуучууд бол бас нийгмийн хөгжлийн одоо гадна талд бас яваад байгаа учраас энэ хүмүүсийг дотор нь оруулаад энийг одоо идэвхтэй ажиллаж наманж төрөмж авч явдаг ийм уламжлалыг бий болгосоо гэж боддог. Тэгэхээр энийг бол нэгдүгээр зөв юм байна гэж бодож байгаа. За зөвхөн ер нь бол нам өөрөө дотоод их харжилтаад явж байна л да. Ерөөсө 20 жил 90 оноос хойш намын нэр солих асуудал хэрэгжсэн. Сая тэгээд би бол ойлгохдоо бол Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг нэрийг Монгол Ардын нам болгосноор нам шин шатанд гарч байна. Намын шинжил одоо ингээд өөр шатанд гарлаа гэж ойлгож байна. Нэр солино гэдэг нь зөвхөн хэлбэрийн төдий асуудал биш, бас агуулгын төдий асуудал. Тэгэхээр намын үйл ажиллагаа, намыг одоо нийгэм ойлгох, нийгэмдээ нам өөрийгөө ойлгуул энд бол их том чанарын эргэлт гарлаа л гэж ойлгож байна. Монгол Ардын Хувьсгалт нам гэдэг үг бол коммунист үзэл баримтлалыг илэрхийлдэг. Монгол Ардын Хувьсгалт нам коммунист үзэл баримтлалыг 90 онд татгалцсан. Зүүн төвийн үзэл баримтлалыг бид нар илэрхийлж, тэрийг бас намынхаа уламжлалт төвөгтэй холбож харж бид нар 20 жил ярьсан нэрийн шинжилтийг хийж байна. Ард түмэн ойлгоно гэж бодож байгаа. Хуулийн хүрээнд дахиж манай намын нэр болон төвчлийг, хуучин нэр төвчлийг авах эрх зүйн асуудал бол хаалттай байлаа. Үлдэж байгаа жил хагас хугацаанд манай нам идэвхтэй үйл ажиллагаа шинжил хийж чадвал ард түмэн итгэнэ. Монголын ард түмэн Монгол Ардын нам гэдэг бол Монгол Ардын Хувьсгалт нам л гэж ойлгоно. Өөр нам гарч ирээд ойлгодоо тэр болтлоо хийгээд бол манай улсын системд хэцүү. Ер нь бид бүхэн бол Монгол Ардын нам гэдгээ эрх сонгуул хүртэл ард түмэндээ сайн ойлгуулж, нам шинжлэгдэж байгаа зөвхөн нэр үзэл баримтлалуудыг үйл ажиллагаагаар шинжилэлтэй ард түмэн дундаа орж явж ингэж хийгдэж бид нар нэрээ гаргаж чад сонгуул амжилт орно л гэж бодож байгаа.